За бүгдээрээ сайн байцгаана уу? Би гарчиг дээр харж байгаачлан 2026 оныхоо мөрөөдлийн самбарыг хийх гээд бэлдсэн байж байна. Тэгээд ерөөсөө яг ийм битээр яг ийм самбар дээр яг анх удаа мөрөөдлийн самбар хийж ийн өмнө болохоор зүгээр л Pinterest-ээс яг мөрөөдлийнхаа дагуу, зорилгынхаа дагуу зургнуудаа татаж аваад тэгээд лог скрин дээрээ тавьж байвал тэгж ингэсгээл өнгөрчдөг байсан. Яг ийм мөрөөдлийн бодит самбар болгож чаддаггүй байсан байхгүй юу? Ерөөс амждаггүй, аль эсвэл ингээд хүүгээ хараад гэрээс гарах боломжгүй байдаг байсан. Тэгээд энэ жил болохоор хүүгээ цэцэрлэг төгсөө хойгоороо ингээд мөрөөдлийн самбарныхаа зургнуудыг угаалгаад мөрөөдлийн самбараа тэмүгээс захиалж махиалаад ингээд бүх юмаа гоё бүрдүүлсэн гоё жил байна. За тэгээд их олон юм нуршихгүй зорилгоудаа зоогоод эхлэе. Би зөв үсээ боочгүй. Тэгэхгүй болохоор хүсэндээ түүхтэй байна. Тэгэхдээ бол би нэг шулан марцын 13 хүслээ ингээд бичээд шатаагаад сүүлийн төгсгөлийн хүслээ биелүүлдэг. Яг тэр зам үлийг хийгээд өнөөдөр яг 12 сарын 19 баггүй яг өнөөдрөөс эхлээд үйлдээ төслүүдээ бичсэн. Тэгээд нэг ихний хүслээ шатаацсан тэгээ явж байгаа. Яг тэрний дагуу яг 13 ширхэг хүсэл бичсэн. Тэгтээ нэг хүсэл дээр нэг 2-3 зураг байгаа. Тэгээд зарим хүсэл нь болохоор ганцхан зурагтай байгаа. За тэгээд ихний зорилго маань болохоор 2026-нд би мэдээж одоо ингэж жирэмсэн байгаа учраас охиноо эрүүл саруул аз жаргалтайгаар төрүүлэхийг хүсэж байна. Тэгээд тэрнтэй холбоотой зураг гэвэл ийм хөөрхөн зураг байгаа. Эхний зорилготой маань холбоотой 2 дахь зураг энэ бас яг ээж хоёр ингээ хөөрхөн байж байгаа зургийг ингээд хадаад өгч байгаа. Бас охиноо төрүүлээд ер нь бол ингээ асархад шаардлагатай бүхий л зүйлс ингээд ямар ч асуудалгүй ингээ гоё илбэг хангалуун байгаасаа гэдэг үднээс яг ийм нэг зураг Pinterest-ээс сонгосон. Дараагийн хүсэл маань болохоор гэр бүлэрээ бүгдөө ингээд аз жаргалтай, дурсамжтай ингээд гоё сайн сайхан гоё дурсамжийг бүтээсэн одоо тийм гоё аялалд явах ч юм уу, агаар сэлгэнд гарах ч юм уу, одоо юу гэдгийг зүгээр ингээд хот дотроо ч гэсэндээ за одоо Рио Тинто шинэ парк руу бүгдөө гурлаа очоод дөрвөлөө очоод гоё дурсамжтай гоё нэг өдрөө өнгөрөөдөг ч юм уу. Иймэрхүү дурсамж гоё олон байгаасай. Дор хаяж сардаа нэг удаа гэж бодоход дор хаяж 12 удаа тийм гоё дурсамж бүтээсэн байгаасай гэсэн үднээс хэдэн зураг сонгосон. За тэрний нэг нь энэ. Энэ зураг юу юм бол хөөрхөн зураг болохоор яг гол хавьдаа өлөгч гоё. За ингээд хоёр хүүхэдтэйгээ автагаа ээжтэйгээ дөрвөлөө юм гоё аз жаргалтай байгаа зураг. Бас ийм зураг байна. За тэгээ 3 дахь зорилго маань болохоор Instagram дээр ер нь бол ингээд гоё рил бичлэгнүүдээ гоё тогтмол сайн оруулаад гоё хүнд хэрэгтэй үзүүштэй сонирхолтой бичлэгнүүд хийгээд Instagram дээр 20,000 дагагч хүрмээр байгаа. Тэгээд тэрний маань зураг гэвэл ийм зураг байна. Instagram дээр 20,000 дагагч хүрнэ гэдэг. За тэгээд дараагийн зорилго маань болохоор одоо ингээд эхнээсээ ингээд биелээд эхэлж байгаа л да. Ингээд надад жишээлбэл өчигдөр ингээд нэг үнэртний газраас ингээд гоё үнэртэн илгээгээд тэрүүгээр нь дамжуулаад би гоё ингээд бичлэг хийсэн байгаа. Тэрний өмнөх өдөр ч гэсэндээ ер нь бол бас ингээд гоё тэмдэглэлийн дэвтэр ирээд бичлэг нэмтэр хийсэн. Яг энэ шиг ийм гоё газруудтай болон хувь хүмүүстэй хамтарч ажиллаад гоё нэмэлт орлоготой болохыг хүсэж байгаа. Нэмэлт орлоготой гэдэг ийм зураг байна. Бас гоё ингээд зураг авалтанд орж үзмээр байгаа яг тэр газартай хамтрана гэдгийнхаа дагуу ийм зураг авалтанд орж үзмээр санагддаг. Тэгээд ийм нэг зураг бас оруулаад өгчээ. Тэгээд энэ бас яг Instagram дээр ингээд ийм олон notification ирж байгаа ийм зураг байгаа. Энийг бас нэг газар нь зоочих. Энэ түрүүний нөгөө нэг гэр бүлээрээ гоё дурсамжтай аялна, агаар салхинд гарна, эсвэл ингээ хот дотроо ч гэсэн гоё ингээд нэг өдрөө сайхан өнгөрөөн гэсэн зургийн маань бас нэг ийм зураг байна. Энд дээр бас яг дөрвөлээ байх шиг байгаа.
тий. Газруудтай хамраад ингээд гоё бэлэг энэ төр явуулдаг шүү дээ. Тэгээд нэг ийм зураг байгаа. Тэгээд бас энэ ч нэг ийм social content-ны хажууд ингээ бахан мөнгөтэй ийм нэг зураг байгаа. Энэ нь бас яг бас ингээд гадруудтай байгууллагатай хамтран гэдэгтэй жоохон утга дүүж магадгүй. Энийг бас газар оруулж өгнө. За дараагийн хүсэл маань бас ер нь бол дээрх хоёр хүсэлтэй аягүй төстэй. Facebook дээрээ бас дагагчтай болмоор байгаа. Тэр нь болохоор Facebook маань илүү хурдан эрчимтэй ингээд дагагчид ингээд цуглуулад явж байгаа. Одоо 7600 хавцаа байгаа. Тэгээд удахгүй 100000 хүрэхж байгаа учраас 26 жилийн дотор 50,000 дагагчвал хангалттай хүрэх байх гэж бодож байна. Би ингээд бичлэгнүүдээ сайн оруулаад яваад ах юм бол тэгээд зураг нь ийм хөөрхөн зураг байна. За ингээд дүүрээд эхэлж байна. За дараагийн зорилго маань гэвэл маш ойлгомжтой ганцхан зурагтай зорилго байгаа. Тэр нь бол үсээ ийм гоё урт болгох. Тэгээд дараагийн зорилго маань болохоор өрнүүдээ дарж дуусгасан байх болно. Мэдээж мөнгөө маш сайн манифест хийсэн болохоор энэ бол дэжүү болчих واخ. Тэгээд ийм debt free future гэдэг ийм зураг байгаа. За тэгээд бас 2026 онд 10 сая төгрөгийн хадгаламжтай болно гэсэн зорилго тавьсан байгаа. Тэгээд зураг нь болохоор ийм зураг байна. Яг ийм мөнгө хадгалдаг ийм тэмдэглэлүүд төр надад байдаг аахгүй. Тэгэхээр манифест хийхэд илүү ойр санагдаад яг энэ зургийг сонгосон. Тэгээд ийм хөөрхөн хадгаламжтай болно. Гэхдээ яг яг энэ зураг дээр шиг мөнгөөр хадгалахгүй л хальта. Энэ болохоор миний энэ тавьсан зорилгоо дундаас хамгийн том зорилго юм шиг санагдаж байгаа. Гэхдээ хэрвээ ингээд саяны 10 сая төгрөгийн хадгаламжаа бүтээж чадах юм бол энэ зорилго биелэх боломжтой. Тэр нь юу вэ гэхлээр гэр бүлээрээ гадаадд дулаан оронд яг далайтай оронд аялах байгаа. Тэгэхээс биш яг ийм жижигхэн уршаа хятад руу явна ч гэдэг юм уу. Тийм жижигхэн зорилго тавиагүй айгу том тавьсан. Гэхдээ хэрвээ ингээд бусад зорилгууд нь ингээд биелчүүл энэ бас биелэх боломжтой зорилго гэж бодож байгаа. Эндээ бас холбоотой нэг хэд хэдэн зураг байгаа. Ийм гадаад паспортаа барьсан зураг байна. Энэ яг далайн эрэг дээрх зураг учраас яг далайтай оронд очих гэж зорж байгаа учраас яг ийм зургийг сонгосон. Дараагийн зорилго маань болохоор гаднаасаа glow up хийгээд яг өөрийнхөө яг ийм хүссэн тийм гадаад дүр төрхөө бүрдүүлнэ гэсэн утгатай. ийм зураг сонгосон. Энэтэй холбоотой бас нэг ийм skin care хийж байгаа юм. Хийхэд хэрэгцээтэй ийм гоё эмгтээлэг ийм гоё хэрэгслүүдтэй энэ зураг байна. За дараагийн зорилго маань болохоор 2026 онд сэтгэл зүйчтэй уулзаж ярилцаад өөрийгөө илүү сайн таньж мэдэж өөрийгөө ойлгохыг хүсэж байгаа. Бас өөрийнхөө сул талаа засахыг хүсэж байгаа. Тэгээд яг ийм зураг сонгосон. Дараагийн хүсэл маань болохоор өөрийнхөө гэр орноо яг өөрийнхөө хүснээр тогтжуулаад ингээд нэмж авах хэрэгтэй байгаа бүх зүйлсээ аваад нэг гоё ингээд 5 тухтай гоё амьдрмаар байгаа. Тэр нь маань тохирсон зураг гэвэл энэ байна. Тэгээд бас энэ ягаад ийм зурагтай ийм зураг сонгосон бэ гэхээр зурагттай болмоор байгаа байхгүй. Би нэг хідэн коноп болоод ирээ. Энэ чинь конопнууд байгаа. Конопнуудаас сонгож яваад тогтоочих юм. Энд чинь ингээ конопор тогтоцсон. Дараа жилийнхаас арай нэг жоохон өөр хийх гэж хичээнэ. Арай жоохон зэгцтэй ингээд зураг нь бүтэн гарахаар ч юм уу. Гэхдээ энэ жилийн яг ингээд жоохон шамбаарлуулаа хичээн ингээ гоё харагдаад идэв. Дараагийн зорилго маань болохоор YouTube channel дээрээ
10,000 subscribersтай болох гэсэн зорилго тавьсан байгаа. Ер нь бол бүхий л хэрэгжилж байгаа бичлэг оруулдаг платформ дээрээ тодорхой юу зааж өгсөн, тоо зааж өгсөн байна. За тэгээд YouTube-тайгаа холбоотой бас ингээд гоё edit хийж байгаа, YouTube-д бичлэг оруулах байгаа юм гоё зураг байна. Зургнууд манд багтдаггүй. За тэгээд яг 13 хүсэлтэд багтаагаагүй ч гэсэндээ ингээд тийм мэдээж ингээд санхүү нэмэгдгийн хэрээр авмаар байгаа зүйлс гэвэл утас нь бол байгаа. Тэгээд iPad, MacBook, AirPod энэ ингээд байхгүй. Тэгээд ийм Apple-ийн бүтээгдэхүүнүүдтэй болмоор байна. Ингээд 2026 оны мөрөөдлийн самбар маань бэлэн болчлоо. Бичлэгэн дээр бүр амар гоё харагдаж байна. Эдитор ч гэсэндээ яхаа тэжгүй. Тэгээ та нар маань ч гэсэндээ яг өөрсдийнхөө хэмжээнд ямар ч аргаар хамаагүй мөрөөдлийн самбараа заавал хийгээрэй. Тэгээд таны болон миний бүгднийх нь хүсэл биелэг болтугай. За тэгээд энэ хүртэл бичлэгээ үзсэнд баярлалаа. Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow.